Ингээд Сакамотогийн 3 дугаар анги. Манай Лу Шаныг одоо Лу Чан гэж дуудана. Тэгээд бүр 2-3 цаг хоцоршоод би бараг хоцрог бүзэхэллээ гэсэн чинь чи ажиллаа буруу хийгээд байгаа зүтэй Юмаач ялахгүй мал юм уу? За сүртэй өөртөө сонгохоо авна гэж гэсэн чинь шин хөө Сакамото захирлаа энэ Лучан бүр давраад байна. Одоо энийг харлаа. Одоо бэл та нар намайг бүдүүлэх гэж бодож байна уу? Өөртөөгөө бүдүүлэх гэж бодож байна уу? Гэт алим ярьсан чинь бүр нөгөө энэ шок. Тэгээд дахиад нэг Сакамото ороод ирлээ шүү. Тэгээд эхний Сакамото хайдаг Сакамото удаг. Тэгээд бууга гаргаад манай хүн шүдний чигчлөөрээр зүгээр хамгаалж энэ дөө. Тэгээд өөр залуу болж хөвснө. Хүүшээ ахаа та ямар амар хүчтэй юм бэ ийм бүдүүн болчоод гэсэн чи би хажуу талын чинь худалдагч байна. 18 настай гэж хэлэхэд наа чи манай хурш адуурсан байгаа мó. Хууча ажилд хамт хийсэн гэсэн чи нөгөө энэ амар хурдагдаад нөгөөдхөө чинь зодож байна. Тэгээд анда чамаг чин алах шийтгэл гаргасан байгаа штэ. Тэгээд нэг тэр бомгийн шүү гэсэн чинь нэг пицца ах орж ирсэн тийм ээ. Би бол пицца та нарыг хэсэгчлэн зүснэ гэд манай ямиг зүсгээ тэгээд ямар хамаатай ингээд пиццагаа идэх гэсэн чинь манай залуу цаанаас хүчтэй болохоор тэрнийг амархан болгож авч байгаамаа. Тэгээд мань хүн дэлдэг. Одооноос чиний толгой 1 сая йен гэж хэлдэг. Тэгээд нөгөө пицца ахыг ч аваад явна. Их гүн сэтгэл төрүүл. Тэгээд мань хүнийг ер нь алчуулаад алчуулаад юм бэ хүүчин гэж байгаагаар тэнгэж эхлэн. Тэгээд мань хүн аль хэдийн мэдсэн зүгээр камерт нь буудаж гинөө. Тэгээд охин баялаад тэгээд эхнэр нь нэг туул тэгээд хөвгөлтэй байсан чинь би хүний бодлого уншдаг юм аа. Ялангуяа хүн алах гэж байгаа хүнийг хамгийн сайн бодлого уншдаг гэсэн чинь энэ муу чи миний бодлогыг ч гэсэн уншдаг юм уу гэд нөгөөх нь бүр гайхаас. Тэгээд нэг ах манай Сакамотог ягсан чинь хүн алахгүй гэд амлсан болохоор үзгээр яг судасных нь зөрүүлээд хатгцсан байвал яах вэ? Чи амар агадтэй. Амар агадтэй.
Тэгээд энэ боломжтой залуу ядаж байгаа лээ болоод байна. Зүгээр юм бодохгүй алхах гэсэн чинь бүтчдэг шүү. Манай Сакамотог хамгаалж чадахгүй. Тэгээд энэ ч үүдг үлээ. Ийм үнд цуусан шгэл байжсэн чинь манай Лючан энэ чинь сэвтэй залуу байна гэсэн чинь чи энд нар анзаарах таймаа гээд буу гаргаж ирээд боодчвол яах вэ? Тэгээд манай хоёрч мэддэхгүй аваад явлаа. Тэгээд гал дэрний зам дээр унцдаг за. Тэгээд үзнэ. Мань хүний нүдрүү нэм шахаад тэгээд юм харахгүй болчихно. Тэгээд Сакамото ахыг алуулахгүй тул би энэ ажилд орсон гэсэн чинь манай хоёр энэ тайз үзүүлбэрлэж исэн юм дээр унчвал яах вэ? Тэгээд туулааны өмсгөл өмссөн манай шин. Тэгээд нөгөөдхий чинь харахгүй байгаа ч гэсэн заадаад нөгөөдх нь энэ яаж харахгүй байгаа юм бэ? Заадаад байгаа юм бэ гэсэн чинь манай Сакамото бүх хөдөлгөөнүүдийг бодоод тэгээд манай шинд хэлж өгöd байгаа гэсэн үг бараг хэлж өгöd байгаа. Тэгээд нөгөөдхий чинь ядах юм уу яллаа. Тэгээд лайк гаргасан чинь өөдөөс нь бас лайк гаргаж байна. Тэгээд энэ хүү ани маань 3 дугаар анги энэ хүү дуустал. Түр бай.